Цахим шилжилт хурдцтай явагдаж байгаа өнөө үед хууль зүйн салбарт шинэ технологи суурилсан үйл ажиллагаа шилжиж эхэллээ. Тэр дундаа шүүх хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах хэрэгцээ үндэс тавигдаж, Монгол улсад 2024 оны 6 дугаар сард цахим шүүх хуралдаан зохион байгуулах тухай хууль албан ёсоор батлагдсан. За уг хуулийн хэрэгжилт өнөөдөр туршилтын шатандаа явж байгаач цаашаа шүүх ажиллагааг цахимаар зохион байгуулах нь цаг хугацаа, зардал хэмнэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Энэхүү шинжилгээний хүрээнд оюутан залуусыг цахим шүүх хуралдааны нөхцөл байдалд дасан зохицох, бэлтгэх зорилгоор шүүхийн мэтгэлзээний уламжлалт тэмцээнийг энэ жил анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 10 гаруй жилийн хугацааны турш танхим хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээн нь хууль зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд шүүхийн үйл ажиллагааны талаар бодит ойлголт өгөх, логик сэтгэлгээ, илтгэх ур чадвар багийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Цахим мэтгэлзээний үеэр оролцогчид виртуал орчинд шүүх хуралдааны явц, дэг журмыг баримтлан, прокурор, өмгөөлөгч, шүүгчийн үүргийг гүйцэтгэж, бодит практик дээр үндэслэн мэтгэлцэх юм байна. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад бол шүүхүүд бол цахимаар шүүх хуралдааныг явуулаад бол эхэлсэн байгаа. За цаашаа үргэлжлээд бол энэ шүүхийн байгууллага бас цахимжилтыг нэлээд эрчимтэй хөгжүүлж байгаа учраас ирээдүйд бидний цахим технологиг хэрэглэдэг ойлгодог ийм хуульчид хэрэгтэй. Тийм учраас Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хороо за энэ legal guide хуулийн фирмтэй хамтраад энэ одоо жил бүр оюутнуудын дунд одоо зохион байгуулагддаг энэ шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг энэ жил анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Улс нийтээрээ буюу олон улсын түвшинд цахим системээр шилжиж гэдэг байдлаар анхны тэмцээнийг зохион байгуулж эхэлж байгаа. Дараа дараагийн яг тэмцээнд оролцож байгаа субъектийн тухайд эрх зүйн хөтөлбөр суралцж байгаа хүүхдүүдийн тухайд дараагийн түвшинд яг нь оюутан байхаас болоод энэ шүүн таслах тэмцээнд цахимаар оролцоод эхлэх юм бол дараагийн өөрсдийн практик байдал дээр илүү их өгөөж дараагийн түвшинд шүүн таслах ажлаа цахим хэлбэрээр оролцох боломж нь илүү нээлттэй болоод өөрсдөө биетээ оролцох боломж нь маш нээлттэй болж байгаа учраас цахим гэдэг зүйл маш нийтрүүний асуудал болж байгаа. Тэмцээний цахим хэлбэрт шилжсэн нь оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн оюутнуудад оролцох боломж олгох зэрэг олон давуу талтай байхаас гадна оюутнуудад ирээдүйн цахим шүүх хуралдааны практик орчныг мэдрүүлэх чухал ач холбогдолтой юм а. Цахим мэтгэлзэн одоо цаашлаа цахим шүүх хурал нь бол давуу талтай бас нэлээдгүй сул талтай гэж харж байгаа. За давуу тал нь мэдээж бидний цаг хугацаа болон мөнгө одоо эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй ч гэсэн яг нөгөөдгөр хэр хэрдүүнжтэй байж чадах вэ гэдэг дээр нэлийн асуудал байгаа болов уу гэж бодож байна. Яг хэмжлэл одоо хариу тайлбар нь бүгд ийм Монголигаар ирнэ гэдэг ч юм уу. Тэгэнгүүт Монгол улсын хэдийн иргэн ийм Монголиуд холбогдож тэр мэдээлэл хүртээмжтэй шуурхай байж чадах вэ гэдэг дээр нэлийн асуудал гарч байгаа болов уу гэж харж байгаа. Хууль зүйн хитэд сургууль сурж байгаа оюутан болгон гараад хуульч болно, өмгөөлөгч болно тий. Одоо шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон. Тэгээ өнөөдөр харах юм бол бүх зүйл цахимжиж юм тэр тоон гарын үсгтэй болж байна. Энэ мэтчлэн харах юм бол одоо шүүх хуралдаан болгон цаашлаад одоо цахимаар явагдах боломжтой болоод байгаа. Тэр одоо 21-р техник технологи 21-р зуунд бид нар хууль нийлүүлж халаах боломжийг энэ мэтгэлцээнд олгож байгаа болов уу гэж харж байгаа. Цахим шүүхийн тогтолцоо нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн нийтэд эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал Их Британд 2019 оноос эхлэн онлайн корт буюу цахим шүүх хуралдааны тогтолцоог албан ёсоор нэвтрүүлж зарим иргэний маргааныг бүрэн цахимаар шийдвэрлэдэг болжээ. Тиймээс Монголын залуу хуульчид дэлхийн жишгт нийцсэн шинэ технологид суурилсан шүүхийн системд бэлтгэдэг шаардлагатай бөгөөд энэ удаагийн цахим мэтгэлзээний тэмцээн нь тэдний хувьд ирээдүйн хуульчийн ур чадварыг цахим орчинд сорих, шинэ орчинд мэргэжлийн чадамжаа дээшлүүлэх бодит боломжийг олгож байна.